хамгийн наад зах нь зүгээр 15 минутыг нэгнийхээ талаар зүгээр ингэж сонсоод мэдээлэлээ апдейт хийж явах хэрэгтэй гэж үздэг. Тэгэхгүй бол хүн чинь нөгөө өнөөдөр яатсан чинь ямар ч байгаа юм баг хаана ч өвдөөд байгаа юм те юу ч болохоо байцсан ингээд тэр хүнийхээ талаар нөгөө мэдээлэл байхгүй учраас ингээ очих гэхээр нэг юм жоохон нэг юм танихгүй те танихгүй мэдгүй газар хүн яаж явдаг вүлээ те а мэдж байгаа газар хүн чинь баавартай орж ирдэг те яваас урцсан хөдөөнийхөө зам гэдэг шиг. Тэгэхээр энийг хосууд нэгнийхээ талаарх тархинд нь байгаа газрын зураг локейшн гэж нэрлэдэг. Одоо Готманыхаар бол тэгэхээр танаа хүн эхнэрийнхээ талаар ингээ газрын зурагтай байх хэрэгтэй тархин дотроо. Энэ үед нь ингэх юм бол болно. Энэ үед нь ингэх юм бол болохгүй. Бага насны амьдрал нь ингэж өрнөсөн. Ийм зүйлээс харшилтай. Ийм үед ингэсэн байдаг. Сарын тэмдгийн тэдэнд ирдэг. Тэрнээс 7 хоногийн өмнө баг те одоо мухааштай болцсон байна. Энэ баяруудын үеэр ингэж хямардаг. За багтаа одоо найс нөхдөг байсан болохоор ийм зүйлсүүд дээр гуниглаа суучдаг те. Эсвэл одоо хоолн дээр ийм асуудалтай учраас хоол их болгондоо хоолгийнхаа өмнө ингээл дандаа их зүйл сонсоол ингээл стрессэд идэх шүү мэдгүй. Ингээд газрын зураг тодорхой болгоод таниулаад ингээ явдаг штеп бид нар тоосорч морч ингээ өөрөөгөө их таниулдаг гэсэн. Тэрэн шиг таны талаар ингээ газрын зураг бүртгэх хэвээр. Тэр газрын зурагны зам ингээд олон явах тусмаа тод болдог. Хөдөөний тод зам шиг. За тийм болчих юм бол ямар ч байдалтай байсан гэсэн хамгийн түрүүнд тань дээр ирэх хүн таны нөхөр байх болно.